Нийт 397 гишүүн Их Британийг Исламын улс бүлэглэлийн эсрэг эвсэлд нэгтгэх зүйтэй хэмээн дэмжиж саналаа өгсөн бол 223 гишүүн эсэргүүцжээ. Ингэснээр Их Британийн парламент Ирак Левантын Исламын улс бүлэглэлийн эсрэг цэргийн хүч ашиглах зөвшөөрлийг аль биесээр баталлаа. Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалахын төлөө маш зөв шийдвэр гаргалаа хэмээн хэлсэн байна. Гэсэн ч өчигдрийн парламентын санал асуулгаар гарсан шийдвэрийг алдаа хэмээн эсэргүүцэх хүн цөөнгүй байгаа юм. Энэхүү санал хураалтын дүүн гарсны дараа Их Британийн 4 торнадо тэрэлтэт онгоц Киприйн нисэх буудлаас хөрчээ. Эдгээр онгоц Иракт агаараас цохилт үзүүлж буй агаарын баазад зогсолтын байдалд байгаа юм байна. Их Британийн онгоцуудыг Америк тэргүүтээ Исламын улс бүлэглэлийн эсрэг эвсэлтэд нэгдэж агаарын цохилт хийхээр зэхэж байгаа хэмээн албаны их сурвалж мэдээлж байна.